За Miners-ийн хувьд бол 18 гэсэн амжилттай байгаа бол хүлгүүдийн хувьд 15-6 гэсэн амжилттай байгаа. Нөгөө эхний довтлогоо ассын үлгүүдээс хийхэр болж байна их хоёр. Ялангуулангийн гарт бөмбөг байгаа. Түшиг тойроо суларсан да 3 онооны шидэл амжилттай болсон. Тоглолтын онооны сэлхийг хагарлаа. Олон улсын тоглогч. За ер нь ахиж манай Монголын лигт ирнэ гэдэг үйл боллоо тий. За Чиманга энэ Чадвенийн эсрэг загирган дээрээс явчлаа. За тэгээ өгдөл MVP болсон баг шүү ер нь яаж. Чадвенийн за энэ удаа байрлалын давуу даварцсан загирган дээрээс хүчтэй нэг авч үзээгүй байсан оноогоо талсан давлаг тоглолтод. Энэ удаа Чиманга Венингийн эсрэг довтлогоо амжилттай нэмээд алдаатай. Довтлогоо хамгаалалт болгонд иргүү алхахад тун ойрхон байлаа да. Тэмүүлэн дундын зай шидэлтэн амжилттай болсон. Тэмүүлэн Шад Венинг дээр ирчлээ. Чимангагийн эсрэг шахаад явсан да. Шад Венинг хүнд байдлаас төгсгөлөө хийсэн. Хувийн хамгаалтыг хийж байгаа доор түшиг нэг догсон араас гар сунгасан хаад амжилттай болсон ч гүйцэд байж чадсангүй. Түшиг оноогоо авлаа. Рүүплэн ч гэх юм уу багуудаас тоглож ирсэн тоглож байгаа. Санчир. За довтлогоо амжилттай болсон. Таасаас шиддэг. Харагдаад байгаа. Инх ойсоглон самбуудаас бол 2 авлаа. Гэхдээ Магдаанысын үед бол яг 4 заяа бүлээж шууд гараас гаргаж байгаа байна. 3 оноо шидэлт амжилттай. Байгаа даа багаас. Санчир эргэцэх зүүлгүй шидсэн. Тунгалгийн Санчир багийнхаа 18 хувийн 5 дахь оноогоо авч байна. Цингүүн 20 голоор ихгүй гараад ирсэн. Нэлбгийн түшиг 3 онооны шидэлт амжилттай болсноор 1-р үеийг хааж байгаа байна. Санчир 2 цалааны ар дээр гарч ирсэн. За их хэвгүй байдалд орсон доо. Чадвенийн солгоогоор төгсгөл амжилттай. За энэ ер нь биенийхээ эсрэг тоглоо алдаа. Чиманга 2 дундаас за их тогтоо шидсэн 2 оноо. За Барсуултын дамжуу бол Тэмүүлэн суул шидсэн. Чингисийн Тэмүүлэнгийн 3 оноо. Довтлогоо алдаагүй тий. За гişг хоёр бас газар хугацтай сууж ах шиг харагдсан. Их хоёр дахиад дундаас шидэлтэй оноглаа. Түр баруунда зассан Чадвенийн дундын зай шидэлтэн амжилттай. Шидэх зайг нь шидэлттэй. Маш олон удаа атлаа шүү. Барсуул зүүндээ хурдаар тойрсон довтлогоо хаадсан. А2 будагтай байгаас. Бодлого бол үнээр таагүй байгаа. Тэгээд өндөрлөг газар тэгээд драгарын дараа ихэнх ч олон өвчин зүйлсний төлөв байна да. Өөрийн шидэлт амжилттай болсон энэ үед Ердөг Майнер суугаад. Учраа олдгүй да. Венин Чимангагийн эсрэг дундын зай шидэлт амжилттай болсон. За Чадвин Барсуул төвчин дээрээс 3 онооны шидэлттэй аадсан гэхдээ А2-ыг хаших хинч байсангүй да. Европ тоглож байгаад яг карьераа одоо бэртлийн болмоос дуусгах гэж байхад Фракиас сонсон зүйлийг бол ярьсан байсан. За тэр нь Монгол иржсэн зэгоноор тоглолтоос хамгийн их хүч байна. За зүүн дээр злаа ирсэн Мактенес бие үчээр хэлүүхэд орсон. Үнсэдэл хэмжээнд тавьж чадаагүй. Доор гой дамжуултыг өгсөн А2 инх байсансан дохио цайрган дээрээс тоглолоо. За Болор Эрдэнэ самбарцсан довтлогоо амжилттай болсон. А2-аас нэгэд автаас тогчлаа. За Цингүүн цаанаас пүрвд орж ирж байгаа ч цагаан Эрдэнэ юм байна. Энэ үедэр ямар гоё довтлогоо вэ? Цингүүн алдаатай. Чадвенингийн алдаа болсон. Батаруу хоёрыг явуулсан энэ үед бол хүчин байр дээр хамгийн чухал хүн байгаа. Цингүүн хурдан болохоор 2 оноо. За доор гоё дамжуултыг өгсөн Хишээ Мактанаас самбартаас 2 оноо авлаа. За ер нь онооны зөрүү ер нь бас 10-аас төсөөлөн дээш доош хилбэлцэхгүй байгаа. Гайрдад маш том зай өгсөн түүнийг Цингүүн ямар том орон зай вэ? Цингүүн суу шидсэн шидэлтэй юу гэж ардах вэ? Завсралгаас орж ирээд зур. Биенийхээ эсрэг маш гоё тоглолтыг үзүүлсэн. Мактенес за зөөрийн эсрэг хийх хүнгүй эргээд аргалчлаа. Болор Эрдэнэ дундын зай шидэлт амжилттай. За тэгээ хоёр багийн хувьд за улирлын тоглолтуудаас хурдан довтлогоо Барсуулт өөрөө зогсоо шууд шидсэн. Баатар Эрдэнэ Барсуулт олон шидэлтэй контакт дээр зогсооцсон доо. Амжуулт Баатар Эрдэнэ зай гараад ирсэн 3-ын шидэлтэн амжилттай. За Баатар хоёр тоглолтыг өөрөдрөө татсан. А2 цаан суларсан. А2 за багийнхаа холын шидэлтээр буудалцаад гэлээ те. За тоглолтыг бол маш сайн эхлүүлсэн. Технаас нь төгсгөл рүү бол баг зэрэг чимээгүй болсон доо. Энэ удаа дадлаад 2 оноо авлаа. Багийн жарт инх уйсгалан за өөрөө будагтай талбаруу дайраад орсон. Довтлогыг тооцож байгаа юм байна.
нэмэлтийг шийдэлдэг гүйцэтгэхээр боллоо. Гасан. За яг л нэг эсрэг нэг байна даа гэж бодож байвал. Дэмжүүлт Венинг дээр ирсэн Shadow Венинг жижигхэн занд ямар гоё хөлөө өгөх юм бэ? Барсолт гой хуралт байсан да солгой төгсгөд орсон. Баатар Эрдэнийн Барсолтын ээлжид 2 оноо. Барсолт өстэй бөмбөг эзэмшилтийг үнэхээр гайхшруулж юм да. Тэгээд дамжуулалтаар түшгийн 3 оноо шилцээгэр тунсан. Нэмэлтийн дээр Shadow Венинг хаалт хийлээ. Болор Эрдэнэ түшгийн эсрэг. За бие өгөө зүүндээ яваад орсон тоглох амжилттай. Энэхүү сахлан будтай тайлбараа хомж орсон. Бат Эрдэнэ 45 дээрээс нэг хийцэн байгаа. Суул шийдэлтүүд найдвартай бай. Эрдэнэ дамжуулалт Болор Эрдэнэ дээрээс хүлгүүдийн хамгаалтын шилжиж гисэн тун сайн болж байгаа. Энэхүү сахлан зүсээд гүйсэн тоглох амжилттай. Маш гоё тайван тоглолт. Цагийн онцгой Нямцагт 2 дахь боломжийг үсгээ ахаа гаргаад өгсөн. Цаг дуусч байгаа. Энэхүү сахлан хэцүү байлаа. Самбарцсан давтах амжилттай болсоор 3 дахь үеийн хаат болжээ. Гараараа гаргаа Shadow Венинг Чимангагийн эсрэг нэг эсрэгний тоглох зай хангалттай байна. За яг л нэг явсан да. Венинг солгой төгсгөд амжилттай болсноор ердөө 6 оноо болж ойрлоо. Тэмүүлэн хөдөлгөөн дээр зүрсэн дундаа шидэлтэн амжилттай болсон. За ихэнх залуугийн гараас гарсан бөмбөг болгон цаг. Баруун дацлаа авсан дамжуулт их 2 3 онооны шилдэг суул гүйцэтгсэн Чулуун Баатарын их 2. Майнер заас урагшаа хүний илүүтэй давтаханд орж ирсэн Эрмэн зайгийн давтахын дээр Барсолтаа гаргацсан. Нэмэлтийг шидэлтийг гүйцэтгэн. За Shadow Венинг эсрэг заадалсан гоё дамжуулт байна. Тэмүүлэн суул шидсэн шүү. Тэмүүлэн өнөөдөр үнээр өндрөвтэй тоглож байна. Цог дахиад боломжийг үүсгэсэн шүү. Энэ удаа инх уйсгалан шидсэн. Амар уйсгалангийн инх уйсгалан. Хариу засалтай үлдсэн байгаа учраас тэр засалгаа их одоо юу гэдэг гавнах баха. Болор Эрдэнэ яваад орсон контакттай төгсгөл амжилттай болсон. 6 оноо болж орлоо. Түшиг найдвартай суларсан да. Шидэлт амжилттай болсон. Хоны цаг дуусч байгаа. Тэмүүлэнгийн эсрэг доор Shadow Венинг. Дундын зай шидэлт амжилттай болсон. Shadow Венинг өнөөдөр бас супер шүү. Барсолт дамжуулт түшиг дээр ирсэн. Түшгийн яолын зай шидэлт амжилттай болсон. Тоглолтын эцсийн цаг байв да. За түшгийн сэтгэл зүй. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолт энэ хүрээд өндөрлөж байгаа 76-86 10 өнөөдөр хүлгүүдийн талд байлаа.